миний бичлэгийг үзэж байгаа өглөөний 20-ны өдрийн минь төргий. За өнөөдөр бол нэгдэг өдөр 11 сарын 1 сингэлчүүдийн өдөр. Найзуудын баяр юу ч юм мэдээгүй. За. Надад бол өнөөдөр бол зүгээр л байдаг л нэг ажлын өдөр. Тэг би өнөөдөр өглөө ажилтай. Тэг би ажиллаа дараад эмэгтэйчүүдийн имлэгт терминтэй эмэгтэйчүүдийн имлэгт үзүүлэх ёстой. Монголд бүжиг суулан тэгдэл хатаад гэхдээ хүмүүс дагж мөрддөггүй. Энд ингээд 6 сар тутамд шүдний хэмжиж үзүүлэх ёстой. 6 сар тутамд нэг удаа эмэгтэйчүүдийн хэмжиж үзүүлэх ёстой. Тэг өөр ингээд юм өвддөг ч юм уу эсвэл жоохон асуудалтай юм байдаг бол бас 6 сар тутамд үзүүлэх ёстой. Тэг нэг тиймэрхүү байна. Бихтэй гайхаад идэм аа. Амар олон эрэгтэй хүмүүс эмэгтэйчүүдээ юм шийдэг. Хадаа амар сонин санагддаг ч гэх шиг. Ягаад ч юм нэг юм эвгүй. Тэгээд өнөөдөр чадвал бас пост орж нэг юм явуулах ёстой. Би ажиллаа тараад эмэгтэйчүүдийн имлэг дээр ирж байна. Манай энэ бүхэн тавьдаг хүн басарсахгүй. Тэгсэн чинь германчууд тавьсан. Хүн яг өгсөн газартан цэцэг мэцэг юм тавьдаг. Амар эвгүй. Өглөөх ажилтаа яг зүгээр сая замын маань хаагаад цасвар хийж байгаа. За би одоо шуудан орж шууданд 1-2 юм өгөх ёстой. Шуудан орж юм өгчөөд тэгээд шуудан орж юм өгч тэгээ би хичээлээ хийнэ. Дэлгүүртээ шуудны ажлын дэлгүүр орж жоох юм аваад нараа нэг өгч өдрийн эмгээ зүгцэн. За тэгээд шуудан орж өгч байгаа болохоор нэг нь болохоор нэг захиа өгнө. Нэг нь болохоор хувцас өгч байгаа. Тэгээд нөгөө гарахгүй бол орхон орж ирдэггүй шүү дээ. Тэгээ надад нэг өмсдөггүй мерсер хувцснууд байгаа байхгүй бүр ингэ өмсөөгүй хэдэн сар болж малцсан. Тэгээд Vinted гэж аппликейшн байдаг. Хуучин хувцас зардаг. Өөр хүмүүсийн ч гэсэн ер нь хуучин хувцас ингэ авч мавдаг. Тэгээд тэр аппликейшнээр амжуулаад би хувцас зарж байгаа. Тэгээд яг нэг сүртэй үнэтэй бол зарахгүй нэг юм. Миний одоо хамгийн ихэнд зарж байгаа цамц бол 3 евро. 3.50. За тэгээд яг нөгөө нэг юутайгаа хүргэлцийнхаа одоо нөгөө илгээлтийнхаа мөнгөтэй нийлээд нэг 5.50 болж байгаа. Тэгээд ер нь л тэгээд өмсөд залхацсан юм чинь зүгээр хайжээснаас гэж бодоод ихэд. Германд угаасаа тэгэл хуучин бибинийхээ хуучин хувцыг өмсөөл хүмүүс тэгэл амьдрдаг шүү дээ гэж. Нэг тиймэрхүү сонтой. За би гэртээ ирсэн. Нөгөө нэг юм үүсэндээ хийж үзэж чинь. Хичээлээ хийж чинь. За энийг найзуудтайгаа уцаар ярьж хичээлээс би бинээсээ асуугаад ээлжилж би бинээсээ асуугаа шалгалтандаа бэлтэж байгаа байхгүй юу? Яа яарч байгаа гинэ. За өглөөний 5:10 болж байна. Унших гээд сэрчлээ. Өчигдөр орж ирээ тэгээ хичээл номоо жоох юу байгаа тэгээ манай ангийн найзууд залхаад би тэд уцаар ирангаа би бинээсээ ээлжилж асууж босуугаад хажуугаар нь би сормос төр наагаад тэг бичлэг хийж чадаагүй. Тиймэрхүү л юм да. Амжилттай. За 6:25 болж байна. Нүрэ хальт бодмор очтоод. Дагаад та. Яа, цуугнаас 15 минут өмнө дээрээс гарч байгаа байхгүй юу? Тэгсэн чинь би дугнаас салгасан юм аа. Дөрхөөрөө дотор нь чигээр нь юу яцлаа? Халга хаачлаа. Станерэ. Бүтгүй. Яа. Тэгтээ бүр ингэж
Би уулна 5 өнгөрөөд ирсэн шүү дээ. 5:10-д марууд олж ирсэн. Тэг яг багштай гоцаар ирээд нөгөө Монголд Германд залгуулсан багштай гоцаар ирээд тэгээд дээрээс нь сая гарахтаа жоохон паниктаад өөртөө жоохон нэрв өгчлөөлтөө нөгөө түлхүүрээ юу агаад Проблема. Цогон сууж байгаад байрныхаа эзэмээс орой хэдэн цагт гэртээ ирэхийг асууж юу ахгүй л би ч одоо малархан шүү дээ. За би цогноос буугаад дэлгүүрчдээ хичээл дээр идэх юм аа. Хаяв чинь 2 банан 1 кесо прецел. Тэгээд дуусаа болчих. Өөрний гадтай уух юм эсвэл кофе авах бол нэр үрээд амнаа хичээл дээр хатгаатай. Ядаж авч байгаа усныхаа мөнгийг сандаач гисэн дээ. Ав. За би нэг жижигхэн 0.5-тай ус аваад тэгээд 2 банан аваад нэг касапресл аваад тэг нэг литлийн өөрсдийнх нь хийдэг кол авсан. Тэгээд нийлээд 2 евро болсон. 1.98 2 гэдэг чинь Монгол мөнгөөр бол 7600 болсон гэсэн. За тэгэхээр тэнгуудлаа литлийн нэг амт давуу тал нь одоо нөгөө литлийн өөрсдийнх нь аппликейшн байдаг шүү дээ. Lidl Plus гэдэг. Тэнгуулаа тэр нэг утасны дугаараар бүртгүүлчихэд аппликейшн утсан дээр байх хэрэггүй. Утасны дугаараар бүртгүүлсэн байхад дэлгүүр дотор ингээ касс дээр утасны дугаараа хийгээд эсвэл каст нь хэлээд юу ажуулдаг. Одоо тэр нөгөө хөнгөлөлт юм. Жишээ миний авсан банан болохоор ингээд үндсэн 1.30 1.30 цент тэнгуудлаа Lidl Plus app хэрэгэлдэг хүмүүс болохоор 1.10 цент гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр чин надаас хэд хасагдсан байла 60 цент минь тасагдсан байсан. Тэгэл тэр чинь нэг 60 цент болчихлоо хэвчээ. 60 цент ядчил нэг усны мөнгө гэж. Хичээлээ тараад гэрлэгөө явж байна. Аз дэлгүүр юм авсан. За хичээлээ тараад явчихад ирсэн. Тэгээ яасан гэгээч мөнгө үрчээд ирсэн. Одоо бүгдээр миний юунд мөнгө үрснийг харцгаая. Упс. Би чинь камер арчмаар юм уу? Энэ хэвээс ингэж хөвчүүл арай гэрэлтэй юм уу? За. 1 евро 8 цент. Nine cent. €2 70 цент. Kimchi €2 8 цент. 고추장 €3. Soy sauce €3. 10 шигтэй далайн байцаа €3. Тэгвэл ийм гоё нүн. Бас 250. 260 гэсэн 260. Болсон байна. Тэгээд ядчихад би гэж нэг дураг. Ямар ч юм авах төлөвлөгөөгүй явсан учраас тэгээд энэ нэг салбарын багыг хар аваад бараг л 30 евро болсон. Би таад гайхалтай юм болов. Энэ миний ингэж тор хийдэг шүүплаа гэх юм. Тор хийдэг шургуулга. Гости. Нэг мэдсэн чинь л юм тор цуглуулдаг хичээлсэн. Би нөгөө нэг анигаас сормосны giveaway-д н ороод дадцсан байлаа сормос авсан ш. Тэгээ би тэрнийхээ зөвхөн ингэ төгсгөлийн л наацаа. Тэгээ яг урдлынхаа замсыг жоохон бодсон байгаа л да. Тэгээд бүтнээр нь аавал надад амар юу харагдах юм шиг. Сонио харагдах юм шиг санагдаад. Тэгээд ингэ наач. Тэгээ би сая орж ирээд нүүрнийхээ бодыг ажиллах. Жоо тайлахчих. Би одоо юу хийж идэх вэ гэхлээр уул нь кембаб орож идэх гэж бодчихсон. Тэгсэн чинь залхуу өрөөд байна. Тийм болохоор одоо бүгдээрээ энэ докбугийг тэгээд эндээс жоохон гоймон дотор хийгээд идэнэ. Энийг
яг уул ингээд савтай нэгдэж болно л доо. Гэтэ энэ чинь нөгөө пэйж нь 3 минут халах хэрэгтэй байхгүй юу? Тэгээ надад пэйж авах юм чинь хөөс ирэдэй. Пэйж байхгүй учраас халуун ус хийх хэрэгтэй юм. Тэгэхээр одоо ус хийчлээ. Жохон. Тэгээд би заавалтай бакугийг хийн. Энийг нээтэй би хаяах юм байна. Хаяа болооч ингээд. Докугийг хийсэн, гоймонго хийсэн. Одоо бяцлаг орно, кимчи орно. Үлсэндээ хоол идчихээ баг. Тараа, кимчитэй, гоймонтой, докугитэй. Тэгвэл занасаа жоохон яг кимчинээс нь бас яж хийсэн чинь ер нь жоохон халуун байна шүү. За ингээд миний хичээлийн нэг өдөр болон ажлын нэг өдөр ямархуу байдаг бичлэгтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Тэгээд асуухыг хүссэн асуулт юм хүн байвал дуртай яа миний Instagram руу бас миний коммент хэсэг дээр бичиж болно. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Бүгдээрээ баяртай.